уран дугаараар тоглоод сурсан байгаа. За энэ 5 хэсгийг ашиглаад бид нар шидэц доо, хонх, дасгал 3, тооны дуу, марлагийн бэлтгэл хуурга гэсэн 5 жижиг дасгалыг тоглож сурчээ. Хүүхдүүд та нар маань сураад гэртээ давтж байгаа гэдэгт багш нэтгэлтэй байна. За, зарим хүүхдүүд маань хэдийгээр сургууль дээрээ пиано хөгжмөр орсон ч гэсэн номон дээрээ дасгал хийж байгаарай гэж багш нь анханасаа заасан байгаа. Тэгэхээр энэ дасгалуудаа ураны дугаараараа номон дээрээ хийгээд байвал та нарт илүү үр дүнтэй байх болно. За өнөөдрийн хичээлээр бид нар Монгол Улсын гавьяат багш хүүхдийн хөгжмийн зохиолч Галбанд багшийн зохиосон Нямсрынгийн шүлэг сургуульдаа би тэмээгээр явна гэсэн сайхан дуу заах гэж байна. Мэдээж өдөө орон нутагт сургуульдаа мориор тэмээгээр ч явдаг хүүхдүүд одоо хүртэл байгаа. За дуугаа сурахтаа хүүхдүүдээ дараах алхмуудыг анхаараарай. Нэгдүгээр алхам маань дууны үгийг унших. Данаар уншицгаараа хүүхдүүдэд та нар одоо уншиж чадж байгаа. За хоёрдугаар алхам маань үгийн утгыг ойлгох. Гуравдугаар алхам маань үгийн хуваарлалт анхаарах. За үгийн хуваарлалт гэдэг маань дуулахдаа хэлэгддэг үгийг хэлдэг тийм ээ. За алхам 4 тэгвэл хэмнэлийг сонсох. Өчмөнийхөө хэмнэлийг гэсэн. 5 дугаар алхам маань аялгауг зөв дуулах. Энэ 5 алхмыг баримталж чадвал дуугаа сурахад амархан байх болно хүүхдүүдээ. За сонсцгоорой. Хойно урдаас түшээд байдаг хоёр хөөрхөн сүмбэн бүхтэй. За энэ дээр хүүхдүүдээ бүх гэдэг маань юу гэсэн үг юм болоо гэж та нар маань гаргаж байгаа бах. Тэгвэл тэмээний нуруунд дээрх шим тижэл хадгалах үүрэгтэй овгод эргэтэн буюу түнтгэр өг хэлт юм байна. Энэ хоёр бүхийн голд хүмүүс суудаг. Өвөгийн хүрэн атыг унаад өглөө би сургуультай явна. За ат гэдэг үгийг та нар бас мэдэхгүй байж магадгүй. Тэгвэл ат гэдэг маань нас биеийг үйцэн эр тэмээг хэлдэг. За цааш нь багш нь уншия. Сөг гэхээр сөхрөөд иддэг. Хөөг гэхээр хөдлөөд явдаг. За мэдээж тэмээ маань өндөр учраас бид нар тийм байх босоо байхад нь дээр нь бордож унаж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр сөг гिचингүүд тэмээ маань хэцтэй юм байна. Тэнгүүт нь суудаг байх нь шүү дээ хүүхдүүдээ. За хөөг гэх юм бол хөдлөөд явдаг гинэ хүүхдүүдээ. За 3 дугаар алгийн үг уншия багш нь. Аажим алхуулаад явна. Хөнгөн жонжуулаад явна. За энэ бадаг маань мэдээж алхуулах нь ойлгомжтой. Хөнгөн жонжуулна гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр жонжуулна гэдэг маань арай хурдан шогшуулж одоо тэмээний давхих шогшуулах гэсэн үг маань жонжуулна гэж ядна юм биш үү хүүхдүүдээ. За одоо эхлээд дуугаа маш анхааралтай сонсороо хүүхдүүдээ. Өвөгийн түрэн
За энэ дууг та нартай адилхан ч зуугтуулсан байгаа. Тийм учраас та нар маань дуугаа маш олон дахин давтаж сонсоорой. Дараагийн алхамд хүүхдүүдээ та нар бас хөгжмөө сонсоод зөвхөн хүүхд дуулаагүйгээр дагаад дуулж болно шүү сурсан үедээ. Гэрийн даалгавар төгтөдөө дууны үгээ чийжлээд дуугаа хүүхдэд дагаж дуулж болно. Сайн сурсан тохиолдолд хөгжмөө дагаад дуулаад байж болно. Ингээд амжилт хүсье хүүхдүүдээ. Баяртай.